За сайн бацхан уу? 10 дугаар сарын 6 бичлэгээ хийх гээд төвлөрөөд сууж байна. Өмнөх 9 дугаар сар бол нэлээд эмзэг сар болж өнгөрлөө. За тэгээд астрологч болгон өөрийн үзэх арга техник, өөрийн гэсэн уншилтын аргатай байдаг. За би та бүхэндээ шинэ сар болон бүтэн сарын энергийн тухай багахан тайлбар өгье. За сар болгон шинэ сар болон бүтэн сарын энерги ирдэг. За шинэ сар гэдэг маань нэр шигэ альва шинэ энерги, шинэ эхлэлийг илтгэдэг, бэлэгддэг бол бүтэн сар гэдэг маань альва нэг зүйл дуусгах, төгсгөх тийм энерги илтгэдэг. За жишээлбэл шүдэн өвдлөө. Тэнгүүтээ одоо шүдэл амтуулнаг бол тэр нэг бас асуудлыг дуусгах, төгсгөх нэг хэлбэр. За тэгэхээр шинэ сарны үеэр тухайн шинэ сар маань альва нэг сөрөг гаригтай холбоо үүсгэж байх юм бол 15 хоногийн турш сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. За бүтэн сар маань ч гэсэн бүтэн сар гарах үед тэрхүү сар маань ямар нэг сөрөг гаригтай холбоос үүсгэж, хүнд холбоос үүсгэж байх юм бол 15 хоногийн турш бас сөрөг энергийг дагуулж авчрах боломжтой. Тэгэхээр шинэ сар болон бүтэн сар маань дунджаар 15 хоногийн турш энерги үзүүлдэг гэж үздэг. Яг миний хувьд. За тэгээ бусад астрологч нар болохоор бас өөр үзэл бодолтой байх бах. Миний хувьд би өөрөө энергит маш эмзэг мэдрэг хүн учраас тухайн сарны энергиуд хэдэг хүртэл надад мэдрэгдэж нөлөөлж байгааг аль болох анзаарч бичиж тэмдэглэж авахыг хичээдэг. За тэгээ миний өнцгөөс харахад өөрийгөө нэлээд сайн чагнаж, өөрийгөө сайн сонсож чаддаг хүмүүс бол астролог гэдэг зүйлийг жирийн хүнээс илүү сайн судалж ойлгож чаддаг юм шиг санагддаг. За тэгээ ордуудын тайлбар бичлэгтээ орцгоё. За астролог маань нэг номерт эрч хүчтэй хүүхдээрээ хоньны ордоор хэлдэг. За хоньны ордны нар сар мандалттай хүмүүс маань анхаараарай. Энэ сарын онцлог үйл явдлуудыг хэлж өгье. За 10 сарын 3-ны өдөр шинэ сар гарна. Шинэ сар маань таны хувьд нэгэн эсрэг нэг харилцаа, бизнесийн хамтрагч, партнерын хэсэг дээр гарна. Тэгэхээр энэхүү шинэ сарын хугацаанд хүнтэй их харилцах, найз нөхдөдөө хамт байх. За мөн дээрс нь илүү их бусад руу чиглэсэн энергиуд харагдаж байгаа учраас энэхүү сард та ганцаараа байхаас илүү бусдтай хамт цуг байх, ярилцах, харилцах тийм шаардлагуудтай тулгарнаа. За тэгээ сугар гариг маань таны бэлгийн амьдралын хэсэг дээр байна. Тэгэхээр энэхүү сарын эхлэл маань таны бэлгийн амьдралд нэлээд ээлтэй энергийг авчирч байна. За тэгээ ангараг гариг маань мэлхийн ордон дээр явж байна. За тэр нь болохоор таны хувьд нэлээд бачуурах, айш хөдлөх, дотны хүмүүстэй айш агарах тийм байдлаар илэрх боломжтой. За ангараг гариг маань мэлхийн ордон дээр байгаа боловч загасны ордны санчиртай холбоос үүсгэж байна. Тийм учраас өөрийнхөө сэтгэл хөдлөлийг нэлээд барих шаардлагатай. Тийм шаардлагатай тулгарх нэ. За тэгээ 10 сарын 13-наас хойш холын хэлэлд явах. Гадаад явах гэсэн бол магадгүй визэнд орох. Тэр төрлийн энергиуд нээлттэй. За тэгээд 24 оны 10 сарын 17-ны өдөр бүтэн сар гарнаа. Энэхүү бүтэн сар нь таны хувьд мөнгө, төгрөг, эд хөрөнгө тууштай байдлын хэсэг дээр гарах юм байна. Тэгэхээр аливаа нэг тууштай доктортой байдалтай холбоотой, мөнгө төрөхтэй холбоотой асуудал үүсээд түүний асуудлыг шийдэх шаардлагатай тулгарх боломжтой магадaltaй харагдаж байна. За дараагийн орд маань болохоор 50 доктортой үхрийн орд. За үхрийн ордны нар сар мандалтай хүмүүс маань анхаараарай. 10 сарын 3-ны өдөр шинэ сар гарна. Энэхүү шинэ сар маань таны хувьд ажил, төрөл, тэжээвэр амтан, эрүүл мэнд, фитнес хэсэг дээр гарах юм байна. За тэгэхээр энэхүү хэсгүүд дээр та ямарваа нэгэн шинэ зүйлийг, шинэ эхлэлийг эхлэх магадaltaй боломжтой. За тэгээ ангараг гариг мэлхийн ордон дээр явж байна. Энэ таны харилцаа холбоо, яриа хөрөн дээр хэрүүл маргааны энергийг авчрах магадaltaй харагдаж байна. Тэгэхээр та хүнийг, бусдыг өөрийн хатуу үгээрээ загнах, зандрах, гомдоох магадaltaй. За тэгээ сугараг гариг хилэнцэн ордон дээр явж байна. Нэг эсрэг нэг харилцаа бол ээлтэй. За бизнес бас ээлтэй. Тийм энергитэй явж байгаа юм байна. Ямарваа нэгэн гэрээ контракт хийх,
тал дээр сайн нэрхтэй. Тэгээд 10 сарын 13-наас хойш сугар гариг маань Ведик астрологийн хувьд энергиэс солино. Тийм учраас 13-наас хойш дундын өмч хөрөнгө. За хэрвээ та хүнтэй суусан бол эхнэр нөхрийн хоорондох дундын өмч хөрөнгө дээр ээлтэй энерги ирэхээр харагдаж байна. Тэгээд 10 сарын 17-ны бүтэн сар таны ерөнхий амьдрал, зан ааш, харилцаа холбоон дээр танд ямарваа нэг асуудлыг өгөөд таныг амьдралд хэрхэн хандах вэ? Хандах хандлагыхт нь орон ертөнд сорих магадaltaй. Тийм энерги ирнэ. За мөн дээрээс нь бууд гарыг таны нэг эсрэг нэг харилцаан дээр явах учраас та өөртөө нэлээд тийм яриасыг сониуч хүмүүсийг татах гэдэг хандлагатай тийм сарыг өгтөж байгаа юм байна. За дараагийн орд маань болохоор яриасыг сониуч эхрийн орд. Эхрийн ордны нар сар мандалттай хүмүүс маань анхаараарай. За энэ 10 сарын 3-ны өдөр эхрийн ордны хувьд хүүхэд, хобби, амьдралаас кайф таашаал авах хэсэг. За энэ хүү талууд дээр шинэ энерги, шинэ эхлэл эхлэх боломжтой. За тэгэхээр энэ хүү сард та өөрийнхөө хобби, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх талын энергит илүү төлхөө төвлөрч амьдрах нэ. За тэгээ мөн дээрээс нь санхүүгийн хувьд сахилга баттай байх шаардлагатай тулж байна. Хилэнцээ ордон дээр сугар гариг явж байна. Тиймээс таны эрүүл мэнд, ажлын хэсэг ээлтэй. За магадгүй тэжээвэр амтаа авъя гэж бодож байсан бол ээлтэй, чөлөөтэй энергитэй байна. За тэгээ 10 сарын 13-наас хойш таны нэг эсрэг нэг харилцаа, бизнесийн хамтрагч, за гэрэлтийн хэсэг дээр сугар гариг орох учраас за Ведик астрологийн хүрээнд ярил одоо тийм байна. Тийм учраас магадгүй гэрээ хий гэж бодож байсан, эсвэл хүнтэй суй гэж бодож байсан тийм хүмүүс байх юм бол бас 10 сарын 13-наас хойш ээлтэй байх энерги байна. За тэгээ 10 сарын 17-ны өдөр бүтэн сар гарнаа. Энэхүү бүтэн сар нь болохоор таны даал тухамсар, нойр, хуучны траума, тиймэрхүү хэсэг дээр гарах юм байна. Тэгэхээр та магадгүй өөрөөсөө нуусан байсан сэтгэл зүйн айдас, асуудал, хуучин өвчин байсан бол тухайн хэсгүүд хөндөгдөж сэдрэх боломжтой магадaltaй. За тэгээд түүний ард гарах ёстой тийм энергийг туулах боломжтой харагдаж байна. За дараагийн орд маань болохоор халамжтай инхри мэлхий ордныхан. За мэлхий ордны нар сар мандалттай хүмүүс маань анхаараарай. За тэгээ 10 сарын 3-ны өдөр шин сар гарна. Энэхүү шин сар нь болохоор таны сэтгэл зүйн амар амгалан байдал, гэр орон, гэр бүлийн энерги дээр шинэ эхлэл авчрах боломжтой магадaltaй. За магадгүй нөгөө шинэ байр нүүж орё гэж зорж байсан хүмүүс байх юм бол тэр талын энерги илүү хөндөгдөх талын харагдлаа. За тэгээ ангараг гариг таны ордон дээр яваа учраас өөртөө нэлээд хайртай болгоомжтой байх хэрэгтэй. За жижиг сажиг бэртэл авах магадaltaй учраас энэ тал дээр анхаарнаа. Сугар гариг маань таны хобби, үр хүүхэд, чөлөөт цаг хэсэг дээр яваа. Тийм учраас энэ хүү сарын ихээр үр хүүхэдтэйгээ цагийг хөвгөлтэй өнгөрөөх. За тэгээд өөрийнхөө хоббиг хэрэгжүүлэх, амьдралаас кайф таашаал авах тал дээр ээлтэй. Тийм харагдлаа. За тэгээ санчир гариг ухралт хөдөлгөөнөө таны эрх чөлөөний хэсэг дээр хийж байна. Тийм учраас баг зэрэг эрх чөлөө боогдсон, хаагдсан мэдрэмж авах тийм талын энерги харагдлаа. За тэгээ 10 сарын 13-наас хойш таны өдөр тутмын амьдрал, ажил, эрүүл мэндийн хэсэг рүү сугар гаригийн энерги орохоор харагдлаа. Тийм учраас 10 сарын 13-наас хойш магадгүй та шинэ ажилд оръё. За тэгээд ажлын газрынхантайгаа цагийг зөв зохистой өнгөрөөе гэж бодож байх юм бол ээлтэй энергитэй. За таны эрүүл мэнд ч бас нэлийн сайжирч дээрдэх магадaltaй. Мөн дээрээс нь 10 сарын 17-ны өдөр бүтэн сар гарнаа. Энэхүү бүтэн сар маань болохоор таны хамт олон, найз нөхөд, танилын хүрээний хэсэг дээр гарах юм байна. Тийм учраас энэхүү хэсэг дээр ямарваа нэг асуудал үүсээд тэр асуудлыг ард давж гарах ёстой, тулгарх боломжтой юм аа.
За дараагийн орд маань өөртөө итгэлтэй жавхаалаг арслангийн орд. Арслангийн ордны нар сар мандалтай хүмүүс маань анхаараарай. Энэхүү сарын 10 сарын 3-ны өдөр шинэ сар гарна. За энэхүү шинэ сар маань таны харилцаа холбоо, ахын дүү, ойрын айлын хэсэг дээр гарна. Тийм учраас энэхүү сарда та нэлээх хүнтэй харилцах шаардлагатай. Яриа хөрөөний хэсэг нэлээд идэвхтэй, тийм энергитэй тулгарнаа. За тэгэхээр сугар гараг хилэнцэн ордон дээр явж байна. Таны гэр орны энерги, сэтгэл зүйн амар амгалан байдлын хэсэг нэлээд ээлтэй, тайван сайхан харагдаж байна. За гэхдээ ангараг гараг мэлхийн ордон дээр яваа. Энэ таны хувьд нэлээд эрч хүч буурсан, ядарсан. За тэгээд унтмаар санагдаад байх мэдрэмж их ч юм уу өөх магадaltaй боломжтой. За тэгээ 10 сарын 13-наас хойш та хэрвээ болзоонд явъя, хүнтэй үерхий гэж бодож байсан бол тэр тал дээр маш ээлтэй. За тэгээ магадгүй нөх хүүхэдтэй болъё гэж бодож байсан бол бас нэлээд ээлтэй харагдаж байна. 10 сарын 17-ны өдөр бүтэн сар гарна. Энэхүү бүтэн сар нь таны зорилго, нэр хүнд, карьер, ажлын хэсэг дээр гарах юм байна. Тэгэхээр та магадгүй ажил дээр ямар нэгэн асуудал үүсээд тухайн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх тийм энергитэй, тийм үйл явдалтай тулгарах боломжтой. За магадгүй захиралтайгаа үл ойлголцох ч юм уу, тийм ээ. Ямар нэг асуудлыг нэг тийш нь шийдэх магадaltaй. За тэгээ ерөнхий энергийн хувьд бол маш дайжгүй. Арслангийн ордныхонд бол би ерөөсөө санаа зовдгүй. Яг тэгэхээр альва нэг асуудлыг маш чадварлаг өөрөөр шийдэж чаддаг, өөртөө итгэлтэй, зоригтой орд байдаг шүү дээ. За дараагийн орд маань хичээнгүй ажилсаг охины орд. Охины ордны нар сар мандалттай хүмүүс маань анхаараарай. Энэхүү сарын 3-ны өдөр шинэ сар гарна. Энэхүү шинэ сар нь таны эд хөрөнгө, материалын байдал, тайван байдлын хэсэг дээр гарах юм байна. Тийм учраас та шинэ цагийн ажилд орох ч юм уу. За өөрийн болгоё гэж бодож байсан ямар нэгэн материалын зүйл байх юм бол тухайн зүйлийг өөрийн болгох тийм магадaltaй, тийм боломжтой энергийг авчирч байна. За тэгээ сугар гараг маань хилэнцэн ордон дээр явж байна. Энэхүү энерги нь таны хувьд альва нэг зүйлийг сурах, өөрийн болгож эзэмших, за тэгээд ойрын аялал хийх, ахын дүү хамаатан садантайгаа ярилцах, харилцах. За тэгээд төрсөн ах дүү байх юм бол бас нэлээд ээлтэй энергитэй. Тийм энергиуд харагдаж байна. За магадгүй та сургалтанд сууя, шинэ юм сурах гэж бодож байсан бол бас нэлээд ээлтэй. За мөн дээрэс нь 10 сарын 13-наас хойш сугар гарагийн энерги маань таны хувьд гэр орон, гэр бүл, сэтгэл зүйн амар амгалан байдлын хэсэг дээр гарна. Тийм учраас та магадгүй шинэ байшинд нүүж оръё. За тэгээд нүүдэл судал хийе. Өөр газар очиж амьдрыг бодож байсан бол бас нэлийн боломжийн энергитэй харагдаж байна. За тэгээ ангараг гараг маань мэлхийн ордон дээр яваа. Энэхүү мэлхийн ордон дээр яваа ангараг гарагийн энерги маань таны хамт бол найз нөхдийн хэсгийг нэлээд боснуулад байх тийм магадaltaй энергийг өгж байна. Тэгэхээр олонтой муудалцахаас зайлсхийх шаардлагатай байх нь. За тэгээ 10 сарын 17-ны өдөр бүтэн сар гарна. Энэхүү бүтэн сар нь таны хувьд аялал зугаалга, за шашин шүтлэг, их сургуулийн хэсэг дээр ямар нэг асуудлыг өгөх магадaltaй. Тэгэхээр та тэрхүү асуудлыг нэг тийш нь шийдэх шаардлагатай тулгарх боломжтой юм аа. За дараагийн орд маань шудраг, инхийг сахиулагч, жинлүүрийн орд. Жинлүүрийн ордны нар сар мандалтай хүмүүс маань анхаараарай. За 10 сарын 3-ны өдөр шинэ сар гарна. Энэхүү шинэ сар маань таны ордон дээр буюу жинлүүрийн ордон дээр гарна. Тэгэхээр та магадгүй амьдралд ямар нэгэн хандлага өөрчлөх боломжтой. За шинэ зүйл эхлүүлэе гэж бодож байсан бол тухайн шинэ зүйлийг эхлэх боломжтой үе гэж харагдаж байна. За тэгээ сугар гараг хилэнцэн ордон дээр явж байна. Энэхүү сугар гараг хилэнцэн ордны энерги маань болохоор таны хувьд мөнгө, санхүү, эдийн засаг, эд хөрөнгийн энерги дээр нэлээд ээлтэй сайхан энергийг авчирч байна. За ангараг гараг мэлхийн ордон дээр явж байна. Энэхүү энерги маань болохоор таны хувьд та хэрвээ ажил хийдэг бол өөртөө нэлээд тийм хат байштай, тийм гал энергитэй дарга захирлуудыг илүү их өөртөө татна.
За тэгээ 10 сарын 13-наас хойш сугар гаригийн энерги маань солигдох боломжтой. За энэхүү энерги, шинэ энерги нь болохоор таны хувьд ойрын аялал хийх, ямарваа нэг шинэ зүйлийг сурах, мэдэж авах тэр тал дээр маш ээлтэй энергитэй. За тэгээ төрсөн ах トゥ хамаатан садантайгаа нэлийн тэн дотн сайхан энергитэй учирнаа. За тэгээ санжир гариг таны эрүүл мэндийн хэсэг дээр ухарч байгаа харагдаж байна. Тэгэхээр эрүүл мэндээ нэлээд сайн тордож ядаргаанд орохгүй байхыг хичээх шаардлагатай байх нэ. За мөн дээрс нь хэрвээ та амьтанд хичээдэг бол амьтны эрүүл мэнд дээр бас сөрөг энерги байх боломжтой. За тэгээ 10 сарын 17-ны өдөр бүтэн сар гарна. Энэхүү бүтэн сар нь таны дундын өмч хөрөнгө, бэлгийн амьдрал, нууцлаг хэсэг дээр гарах юм байна. Тийм учраас энэхүү хэсгүүд дээр ямарваа нэг асуудал үүсээд тухайн асуудлыг нэг тийш шийдвэрлэх ёстой тулгарх боломжтой юм аа. За дараагийн орд маань нууцлаг, хүсэл тэмүүлэлтэй хилэнцэн орд. Хилэнцэн ордны нар сар мандалтай хүмүүс маань анхаараарай. Энэхүү 10 сарын 3-ны өдөр шинэ сар гарна. Тухайн шинэ сар нь таны далд хумсар, нууцлаг ертөнц, зүүд нойртой холбоотой хэсэг дээр гарах нь. Тэгэхээр та энэхүү сарда өөрийгөө нэлээд сайн амрааж, нойр болон ажлаа нэлээд сайн зохицуулж, балансыг тэнцвэржүүлэх ёстой. Тийм энергитэй тулгарх нэ. За тэгээ сугар гариг хилэнцэн ордон дээр явж байна. Тийм учраас таны хувьд гадаа төрхний хувьд нэлээд өөрөөсөө гоё таатай авраа цацруулж, өөрийгөө үзэгсэнтэйгээ мэдэрч байх боломжтой тийм энергийг та өөрөөсөө цацруулж байна. За тэгээд санжир гариг таны хайр дурлал, романс хэсэг дээр явж байгаа учраас хэрвээ та ганц бий бол найз залуу, найз охины хувьд та нэлээд тийм сериозны хуучинсаг, ноцтой, нухацтай хүмүүсийг татна. За мөн дээрс нь таны чөлөөцөтгөхгүй амьдралаас кайф таашаал авах хэсэг баг зэрэг хаагдаж, богдсон харагдаж байна. За тэгээд ангараг гариг маань мэлхий ордон дээр яваа. За энэхүү энерги нь таны хувьд та нэлээд тийм эрч хүчтэй, баригдаж хоригдох дургүй. За нэг нүүдлийн шуу шиг эрх чөлөөг хүсэмжилсэн тийм энергийг үзүүлж байна. За 10 сарын 17-ны өдөр бүтэн сар гарнаа. Энэхүү бүтэн сар нь болохоор таны хувьд нэг дээр нэг эсрэг нэг харилцаан дээр илүү төлхөө энерги нь явагдана. Тэгэхээр та магадгүй бизнесийн хамтрагч, хамтран амьдрагч, за тэгээд нөгөө эхнэр нөхөр тэрхүү хүмүүстэйгээ альва нэг асуудлыг шийдвэрлэх нэг тийш нь болох ёстой тийм энерги, тийм үйл явдалтай тулгарх боломжтой харагдаж байна. За дараагийн орд маань азтай, хөгжилтэй нумын орд. Нумын ордны нар сар мандалттай хүмүүс маань анхаараарай. Энэхүү сарын 3-ны өдөр шинэ сар гарна. За энэхүү шинэ сар нь таны хувьд хамт олон найз нөхөд танил талын хүрэн дээр гарах юм байна. Тийм учраас та магадгүй олонтой нийлэх, олонтой цагийг зугаатаа өнгөрүүлэх. За тэгээ бас нөгөө сошиал хэсэг учраас интернетээр хүнтэй харилцах, танилцах тийм магадлал боломжтой харагдаж байна. За тэгэхээр энэ сард таны хувьд илүү найз нөхөд рүү чиглэсэн энерги төлхөө явагдана. За сугар гариг хилэнцэн ордон дээр явна. За тийм учраас таны зүүд нойр зүүн совин нэлээд идэвхтэй. За тэгээд ангараг гариг мэлхий ордон дээр яваа. Тэгэхээр та нэлээд тийм сэрэл мэдрэмж, бэлгийн амьдрал хүсэмжилсэн тийм энергитэй харагдаж байна. За 10 сарын 13-наас хойш сугар гариг таны орд руу орох тийм энерги ирнэ. Тэгэхээр таны хувьд гадаа төрхөн дээр анхаарах, за өөрийгөө үзэсгэлэнтэй сайхангаар мэдрэх тийм боломжтой. Ялангуяа 10 сарын 13 буюу 10 сарын дунд үеэс. За тэгээд гэр орны энерги дээр санчир гариг уралт хийж байна. Тэгэхээр магадгүй гэр оронд ямарваа нэгэн тавилга эвдрэх ч юм уу, тухайн зүйлийг засах, хяндлах шаардлагатай тулгарх магадaltaй юм байна. За 10 сарын 17-ны өдөр бүтэн сар гарнаа. Энэхүү бүтэн сар нь таны ажил төрөл, эрүүл мэнд, тэжээвэр амьтны хэсэг дээр гарах учраас тухайн хэсгүүд дээр ямарваа нэгэн асуудал үүсээд түүнийг нэг тийш нь шийдвэрлэх шаардлагатай тулгарх боломжтой харагдаж байна. За тэгэхээр энэхүү сард та ерөнхийдөө нэлийн олонтой байх ёстой тийм шаардлагууд, нөхцөл байдлуудтай тулгархаар юм байна.
За дараагийн орд маань зорилготой, тууштай, материйн орд. Материйн ордны нар сар мандалтай хүмүүс маань анхаараарай. За энэхүү сарын 3-ны өдөр таны хувьд шинэ сар ажил, карьер, нэр хүнд, албан тушаалын хэсэг дээр гарна. За мөн зорилгын хэсэг дээр гарна. Тийм учраас энэхүү талууд дээр шинэ эхлэл эхлэх боломжтой. За мөн дээрэс нь таны найз нөхөд танил талын хэсэг дээр суугар гараг явж байна. Тийм учраас та танилын хүрээгээ тэлэх, өргөжүүлэх боломжтой. За мөн тэгээд найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Олонний дунд орох юм бол нэлээд нэр хүндтэй явахаар тийм харагдаж байна. За гэхдээ нэгэн эсрэг нэг харилцаан дээр ангараг гараг явж байна. Тийм учраас одоо хүнтэй суусан материал ордныхан маань байх юм бол эхнэр нөхрийн хэсэг. За тэгээд нөө бизнесийн партнер тухайн хэсгүүд дээр та нэлээд ааштай гал энергитэй хүмүүс өөртөө татаад муудалцах магадaltaй тийм энергийг тулж байгаа юм байна. За тэгээд 10 сарын 17-ны өдөр бүтэн сар гарнаа. Энэхүү бүтэн сар нь болохоор таны хувьд чөлөөт цаг, хобби, үр хүүхэд, амьдралаас кайф таашаал авах хэсэг дээр гарах юм байна. Тэгэхээр энэхүү хэсгүүд дээр ямарваа нэг асуудал үүсээд тухайн асуудал ямарваа нэгэн аргаар шийдвэрлэх нэг тийш болгох тийм шаардлагатай тулгарнаа гэж харагдлаа. За тэгэхээр 10 сарын 13-наас хойш суур гарагийн энерги маань таны хувьд зүүд нойр, далд ертөнц, далд ухамсрын хэсэг рүү орохоор харагдлаа. Тийм учраас нэлээд тийм зөнтэй зүүдлэх, за нөгөө бясалгал хийх ч юм уу тэр талын энергийг илүү анхаарч үзүүл зохимжтой. За тэгээд санчаар гараг таны ахын дүү ойрын аялал машин тэрэгний хэсэг дээр ухарч байгаа учраас энэ энергиудыг нэлээд анхаарч хандвал зохистой юм байна. За дараагийн орд маань бие даасан өөртөө итгэлтэй хумхын орд. Хумхын ордны нар сар мандалтай хүмүүс маань анхаараарай. За энэхүү 10 дугаар сарын 3-ны өдөр шинэ сар гарна. Тухайн шинэ сар нь таны хувьд өөдрөг байдал, шашин шүтлэг, их сургууль, гадаад оронтой холбоотойгоор ямарваа нэг шинэ зүйл, шинэ эхлэл эхлэх боломжтой харагдлаа. За тэгээд суур гараг маань болохоор таны хувьд ажил, карьер, нэр хүнд, албан тушаал, захирал, боссын хэсэг дээр явж байна. Тийм учраас та карьер, зорилгын хэсэг дээр нэлээд өөртөө ээлтэй энергийг дуудаж байгаа юм байна. За ангараг гараг таны өдөр тутмын амьдрал, эрүүл мэнд, ажил төрлийн хэсэг дээр яваа. Тэгэхээр та ажилчдын хувьд өөртөө нэлээд тийм ааштай, омогтой хүмүүсийг татаад байх хандлагатай. За тэгээд санчаар гараг маань ухрах хөдөлгөөнөө хийж байна. Энэхүү ухрах хөдөлгөөн таны хувьд санхүүгийн хэсэг дээр чинь яваа юм байна. Тэгэхээр та санхүүгийн хувьд нэлээд тийм хариуцлагатай, төлөвлөгөөтэй байх ёстой. Тийм энергийг өөртөө татаж байгаа юм байна. За тэгээ 10 сарын 13-наас хойш суур гарагийн энерги маань таны хувьд хамт олон найз нөхөд танил талын хэсэг рүү орохоор харагдлаа. Тийм учраас та 10 сарын 13-наас хойш танилын хүрээгээ тэлэх, за найз нөхдөдтэйгээ олон дунд цагийг зугаатай өнгөрөөх боломжтой харагдаж байна. За тэгээ нөгөө бархас бод гараг маань таны хувьд үр хүүхэд, чөлөөт цаг, хобби, за энэ амьдралаас таашаал кайф авах хэсгүүд дээр яваа учраас таны хувьд нэлээд амьдралаас кайф таашаал зугаа цэнгэл авах хөдөлтөх тэр талын энерги илүү идэвхтэй байна. За тэгээ бүтэн сар маань таны хувьд 10 сарын 17-нд гэр бүлийн энергийг ямарваа нэг асуудал үүсгэж хөндөх боломжтой харагдлаа. За энэ бас түрээсийн байр орон сууц дээр итгэвчих боломжтой. За тэгээ сүүлчийн орд маань эмзэг зөөлөн үзэгсэлэнтэй загасны орд. Загасны ордны нар сар мандалттай хүмүүс маань анхаараарай. За санчаар гараг таны ордон дээр явж байгаа учраас нэлээд тийм хариуцлагатай, амьдрал удаан санагдсан. За нэг тийм жоохон өвлийн үрийн цэвэрлэгээ явагдаж байгаа юм байна. За 10 сарын 3-ны өдөр шинэ сар гарна. Энэхүү шинэ сар маань таны хувьд бэлгийн амьдрал, далд нууцлаг хэсэг, за дундын өмч хөрөнгийн хэсэг дээр шинэ энерги, шинэ эхлэл авчрах боломжтой. За тэгээ суур гараг маань хилэнцэн ордон дээр явж байна. Энэхүү энерги нь болохоор таны хувьд гадаад руу аялал хийх. За тэгээд их сургууль, шашин шүтлэгийн хэсэг нэлээд ээлтэй. За магадгүй та хэрвээ гадаад руу сургуульд явъя ч гэдэг юм аялалд явж гэж бодож байсан бол виз өгөөд үзэхэд гарах магадлал боломж өндөр харагдаж байна.
За ангараг гариг мэлхий ордон дээр явж байна. Энэхүү энерги нь таны хувьд та өөртөө хайр дурлал, романс, үерхлийн хувьд нэлээд тийм өөртөө итгэлтэй, ширүүн дөрвөн ааштай хүмүүсийг өөртөө татах гад бай хандлагатай. За тэгээ 10 сарын 13-наас хойш суур гаригийн энерги маань таны хувьд алсын зорилго, ажил, карьерийн хэсэг дээр нэлээд ээлтэй энергийг авчрах боломжтой. За тэгээд 10 сарын 17-ны өдөр бүтэн сар гарна. Энэхүү бүтэн сар маань таны хувьд машин тэрэг, ахын дүү, хамаатан садан, за тэгээ харилцаа холбооны хэсэг дээр ямар нэг асуудлыг үүсгээд тухайн асуудалтай та нүүр тулах, тухайн асуудлыг шийдвэрлэх ёстой тулгарх магадaltaй тийм энерги тулах юм байна. За тэгээ загасны ордныхан маань болохоор альва нэг нөхцөл байдалд өөрийгөө маш сайн зохицуулж бие авч чаддаг тийм орд байдаг. Загасны орд маань дасан зохицох чадвар маш сайтай орд байдаг юм аа.